Газрын зүүд нэмэгдлээ. Нүүд хүрээ ханхуйн ойн гүн төвшин 10-аас 13 хүндрэл амархан хэцүү хар дарсан зүүд шаардлагатай хүний тоо 1-5 тэмдэглэл ойд хүний мах иддэг хэрцгий муур мангас болон минотаврууд бий. Ханхуйн ойн гүнд гэнэ намагтай газар ч бас байх болов муур мангасууд маш шалмгаа харин минотавр зузаан хайрцагтай чөтгөр яам биднийг амьд үлдээхийг хүсэхгүй байгаа юм байна. Багт орох боломжтой гишүүдийн дээд тоон газрын зургийн хүндрэлийн илтгэдэг өмнөх шалгалтанд ихэвчлэн 3 хүн байсан бол энэ удаа 5 болчихож уусны чадвар тааруулж хөдөлгөхөө мартав. Хэрэв нууц хүрээд дотор ямар нэгэн үхлийн аюултай бол буцагт гуйлаасаа тэр доор нь ашиглаарай. Газрын зур дотор үхнэ гэдэг бол бод байдал дээр үхнэ гэсэн үг. Шалгалтанд унсан ч хамаагүй амиа л хамгаалах хэрэгтэй. Цаг боллоо. Шалгуугчид бүгд бэлэн бий. Газрын зураг руу ор. 1-р ангийн суу чэйн ангиллаа дайчин сорилтын төвшин хэцүү багийн гишүүний тоо 1-р анги гишүүдийн тоо тэг 1-р анги П чаан суу жаан ангилал нь оюун ухааны элд шидэн буучин сорилтын төвшин хэцүү багийн гишүүдийн тоо 3. 5-р анги Жо мэргэжлийн Гигантен Баатар сонгосон хүндрэл хар дарсан зүүд багийн гишүүний тоо 1. 2-р анги Жан Вэн Ванли Жо Тян Хон Ян Ирлан ангилал харваач галын ичтэн элдчин эм бэлдэгч сорилтын төвшин хэцүү багийн гишүүдийн тоо 4. Шилдэг ангиуд гэсэндээ 2 багаас л бусад нь бүгд ганцаараа оржээ. Ганцаараа орвол бүх туршлагыг өөртөө авч шалгалтанд илүү өндөр оноо авдагч өөхөр сэтгэл нь мөн нэмэгдэх зөвхөн шилдэг ангилалтай ахлах курсынхан л ингэж зүрхэлдэг юм. Хардаа тэр Жо 5-р анги Жо ангилал Гигантен Баатар сорилтын төвшин хар дарсан зүүд багийн гишүүдийн тоо 1. Тэр хар дарсан зүүдийн төвшин ганцаараа сорж байна гинэ. Боловсролын удирдагч Жан Тё энэ ариун хөлөг баатар ер бусын дэмжих чадвартай тул айлч багт орсон гол хүн байсан гэтэл яагаад Жо-ийг ганцаараа явахаар шийдсэн бэ? Дээрээс нь тэр 40%-ийг нь үхлийн хувьтай хар дарсан зүүд төвшнийг сонгоцгож захирлаа. Хотын зөвлөл энэ сард Жо-ийг сайн үр дүн гаргах боломж олгохын тулд маш их нөөц өгсөн шүү дээ. Хэрэв тэр талбарт үхчих нь Ли Жан хотын захирлын нэр хүнд болон нийтийн дунд маш их унах болно. Түүний энэ үйлдэл түүнийг хөгжүүлэгч гэсэн засгийн газрын хүчин чармаалт үл тоож буй хэрэг. Санаа зовлтгүй удирдагч Жан. Жо бол яаруу сандруу хүн биш. Түүнд өөрийн гэсэн нууц хүзэр байж л таараа. Яг цагаа оллоо. Ган эртээ сүх хүрэл 2 од. 2 гарын урт бариулт зэвсэг зүүсний дараа хүч нэмэх 7 шалмгаа байдал хасах 2. Хүч 45 бие бэлдэр 51 шалмгаа байдал 43 оюун ухаан 52. 1 сарын дотор би 10 дугаар төвшөнд хүрсэн ч миний дундаж үзүүлэлтүүд итгэмээргүй 47 дугаарт хүрж байна. 13 дугаар төвшөндөө тэнцлээ. Бүхэл бүтэн суу канг дүүрэгч би шагуулчдын дунд дээгүүр эмлэгдэж чадна. Би дайрахгүй бол би очлоо шүү. Зэвсийн эвэ левел 4 С зэрэглэл ариун гэрлийн хоригдлуулж тодорхой зайд буй багийн гишүүдийн зэвсгийн довтлохооны хүчийг болон онох чадварыг нэмэгдүүлнэ. Ариун цахиусан тэнгэрийн нөлөөний S нэмэх төвшний авиастан хамгаалтын доор ариун хөлөг баатарын онцгой чадвар болох зэвсгийн эвэлж хүчирхэгчид нэг эрт сүхний хүч 21 оноогоор нэмэгдлээ.
Ийм хүчрэг хүч нэмэгдүүлэлт бусад оюутнуудад атаархаж байгаа ах. Их сургуулиудын шалгалтад Зевсийн 3 оттой хүрлээс доош гэж хязгаарлагч миний гарт байсан хүч нэмэгдүүлсэний дараа 5 оттой хүрэлцүүс тэнцвүүс нөлөөлөлттэй болно. Үзүүлэлтийн бүр минь шалгалтанд байгаа бусад хүнээс намайг тасархай болгоход хангалттай. Цэвэр цагаан элд. Орч систем дэлгэцээр байгаа уг цэвэр цагаан элд левел 5C зэрэглэл пөөх арай ахлагчийн чадвар ашиглах цаг хугацаа үнэхээр оновчтой юм. Тэр товтлогоонд өртөхдөө зэрэг шахуу цэвэр цагаан элдийг ашиглажглаа. Цэвэр цагаан элдийг би 5 дугаар төвшөнд хүргэсэн болохоор хүчирхэг гэрлийн элементийн гэмтэлтэй ариун сахиунынгын хүч нэмэгдүүлэлтийн хамгаалтыг дор ямар ч доод түвшний мангасын тэр доор нь устгаж чадна. Гайхалтай энэ бол цэвэр ноёрхол. Жон ноёрхож байна. Би өмнө худалдааны төвд ганц эртээ сүүх харж байсан. Маш хүнд гэтэл ах Жо зүгээр тоглоом шиг л хатсаж байна. Тэр бүх чөлөөт оноогоо хүч рүүгээ ажигсан юм болов. Үгүй сайн хардаа. Жогийн хурд муур мангасаач хурдан байна. Зөвхөн хурдч биш тэр шидээ ч гэсэн маш хурдан гаргаж байна. Бас хүчтэй юм. Түүний оюун ухааныг үзүүлэлт нь лав бага биш. Сүхээ далайх өнцөг довтлох хурдны ханиалт савчлалтын цаадах хүч гээд бүгдийг нь маш сайн удирдаж байна. Яг л тулааны суу турхаанчин шиг. Ийм сайн авьяастан яаж 5 дугаар ангид оруулчих вэ? Жогийн тооны сэтгэлээ хүчтэй юм. Гэхдээ түүний арга барил ухаалаг бус байна. Тэр эхний давалгааны муур мангасуудын дээрч хүч тамир өрчглөө. Хар дарсан зүүдийн түвшин зөвхөн хүчирхэг мангасуудтай байгаа зогсохгүй тооны хувьд асар их байдаг. Бүр шидэгтэн ч гэсэн шидийн энергийн зарцуулалтаас болж ядагдаж мэдэрнэ. Сүхийн жин өөрөө асар их ачаал болдог. Нэг хоёр удаа далайхад юу ч биш мэт санагдаж болох ч хэдэн зуун удаа дайх далайвал тэр сүхээ барих тэнхээлчгүй үгүй болох эцэст нь муур мангасуудад таслуулж болно. Дараагийн давалгаа аль хэдийн эрчлээ. Тэд түүнд амархан зав огт өгөхгүй. Харгас юм аа. Энэ дор хаяж хэдэн зуун муур мангас маань ахлагч Жо удаан чадах болов. Энэ бол дараагийн түвшний орц.